Шимж энэ танай эмнэлэг биеийн төврийн диспансерын гол үүрэг зорилт юу байна уу? Та нар юу хийж байна уу? Ер нь юу шаардлагатай байна энэ талаар бас бидэнд танилцуулах уу? Эмнэлэг биеийн төврийн төв диспансер нь 1961 онд байгуулагдсан. Тус диспансерын үндсэн үйл ажиллагаа бол тамирчдын эрүүл мэндийг хамгаалах, тэдний бэлтгэл сургуулийг зохицуулах үндсэн ийм үйл ажиллагаатай байгууллага. Манай эмчнэр спортын анагаах ухааны үндэслэлтэйгээд тамирчдын бэлтгийг зохицуулж тэднийхээ хурд хүч дээд зэргээр гарах энэ боломжийг судалж гаргадаг, шинжилдэг ийм байгууллага юм. Манайх бол нийт 12 ихэмжтэй, дотороо 2 тасагтай спортын эмнэлэг хяналтын тасаг, энэ тасаг бол багууд хариуцсан эмчнэр ажилладаг. Оношилт эмчилгээний тасаг байдаг. Энэ тасаг бол тамирчдыг спорт анагаах ухааны сорил шинжилгээнүүдийн үндсэн дээр бэлтгэл сургуулийн зогсож таарж байгаа эсхийг судалж шинж тохируулдаг. Ийм 2 тасагтай ажилладаг. Бид одоо энэ 2 тасгийнхаа үйл ажиллагааг та бүхэнд танилцуулъя. Энэс өмнө бас нэг юм тодорхойлолтой байна. Ер нь багууд бүгд эмчтэй байж чадж байна. Багууд бүгд эмчтэй байж чадахгүй байгаа. Бид үндсэн гол багууд дээр багийн эмчгээс гадна бусад багуудыг бол хамтруулан одоо хариуцуулж ажилладаг. Тэр аюу голлох төрөл дээр байна тийм ээ? Бокс эмчтэй. Бокс, жудо, чөлөө түүхэн, дугуй одоо энэ төрлүүдээр бид болон дагнсан одоо их эмчтэр ажиллаж байгаа. Тэгэхээр танад эрүүл хамгаалах яамнаас энэ диспансерт багт хөрөмж өглөө бас та нарын ажил их нэмрүүлж байгааг сонссон. Тус диспансерыг өргөжүүлж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тамирчдын бэлтгэл сургуулийг хийлгэхийн тулд тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай. Зөвхөн сүүлийн 2-3 жилийн дотор эрүүлийн хамгаалах яамны хөрөнгө оруулалтаар 152 мянган төгрөгийн тоног төхөөрөмж өгснөөр өнөөдөр бид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр одоо бэлтгэл сургуулийг хянах боломж өдрөөс өдөр сайжирч байна. Мөн ч биеийн транспортын улсын хорооноос зохих материалыг боломжоор бидний бол хангаж өгдөг. Тамирчдын бэлтгэл сургуулийг бол байнга эмч хүн хянаж явах ёстой. Ер нь тамирчин хүний маань эрүүл мэндийг одоо согггүй байлгаж тэр хүний хурд хүчийг дээд зэргээр гаргаж спортын өнөөдрийн түвшинд очихын тулд шинжлэх ухааны үндэслэлийг хянахад зайлшгүй спорт анагаах ухааны үндэслэлтэйгээр хяндаг эмч хүн дэргэд нь байх үнэхээр шаардлагатай. Эмчраас баг бүхэн дээр өнөөдөр одоо эмчтэй ажиллаж байгаа. Ер нь бол эмч бол хүрэлцээгүй юм байна шүү дээ тийм үү? Ер нь бол хүрэлцээгүй тал байна. Цаашд улам өргөжүүлэх бэлтгэл сургуулийн үед баг бүхэн одоо иллэгийн багамж тавих шаардлагатай байна. Түүгээрч барахгүй тэдэнтэй хамт одоо ажиллах одоо эмнэлэг сургуулийн хяналтын биеийн төрийн одоо мэрэгжлийн хүмүүсүүд хамтарч ажиллах асуудал одоо ойрноос хийгдэх боллоо. Эзэмшилгээний лаборатори байгуулсантай холбоотойгоор энэ маань цаашдаа бид улам одоо өргөн түрээтэйгээр судалгаа шинжилгээ явуулж тамирчтай амжилт хагуулах боломжтой болж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр иллэгийн багамж хийдвэ? Одоо иллэгийн багамж өнөөдөр манай 4 оронтойтой энэ маань хаанаас хүрдэггүй олон уралдад дэлхийн чанартай тэмцээнд бэлж байгаа олон тамирчдын дунд хүрэлцэх өнөөдөр бид бэрхшээлтэй тал байдаг. Тэгэхээр иллэг бол эмчнэр өөрснөө хийх юм шүү тийм үү? Иллэгийг бол одоо их эмчнэр өөрсдөө хийн. Тэрнээс гадна одоо массажистууд маань одоо голлож энийг хийх ёстой байтал хүрэлцээгүй байгаа. Тэр чинь бас эмчнэр авчаал их байх нь тийм ээ. Тамирчдын хоол хүнс энэ алдагдж байгаа энерги эрчим хүчийг нөхөхөд одоо ямар шаардлагатай байна? Ер нь өнөөдөр спортын амжилтыг ахиулахад олон одоо хүчин зүйлээр нөлөөлөх ёстой юм. Энэ дээр нэгдүгээр тамирчдын алдаж байгаа энергийг нөхөх хэмжээний хоол хийж явах ёстой юм. Гэтэл өнөөдөр биеийн транспортын улсын хорооны харьяа шууд одоо хоол зоогийн газар байдаггүй. Бид бол янз бүрийн ресторан гоонзууд явж тамирчид хооллолдог. Гэтэл энэ маань алдсан энергийг нөхөх хэмжээний калоритой ийм хоолыг өгч чадахгүй байгаа юм. Энийг бол бид анагаах ухааны хүрээлэнгийн хоолны сектортой хамтарч илчлэгт хийсэн судалгаа шинжилгээний байдлаас өсөд үнэхээр одоо ийм ушаад тогтолтой байгаа. Хоёрдугаар тамирчид биеийн транспорт улсын хорооны харьяа зочд буудал байдаггүйгээс тамирчид янз бүрийн байранд байрладаг. Одоо хөдөө цугларалтанд гарлаа гэхэд зүгээр жирийн амрагчтай хамт байрлах, хотод бол аль боломжтой зочд буудалуудыг хайж олж байрлаж байгаа. Энэ бол үнэхээр бас одоо ширэгдэлтэй, төвөгтэй
тамирчдын одоо амрах сэргэлт авахд нь бас одоо сэргэлт атай байна гэж бид үздэг. Би бүгдтэй ярилцаж байсан хон дэлхийн аврагт энэ олон улсын тэмцээнд бэлтгэх гэдэг хон зүг юм бололдохгүй 2 жил хайлаа гэж энийг чи хаанаас олж хэвчээ байсан. Тэгээс өнөөдөр бол тамирчид сэргэлтээ өгөх нэг үндсэн зүйлээ нэг бол бид витаминыг нөхөж их хэмжээтэй өгөх хэрэгтэй байгаа юм. Витамин ургамлуудыг хэрэглэх, нохойн гушуу, чацаргам, зөвгийн балуудыг. Гэтэл өнөөдөр зөвгийн бал бид гэрээтэй байгууллагууд төр хэмжээг нийлүүлж чадахгүй байна. Жишээ нь Утас өмөрийн одоо зөвгийн станц бид жил болгон эмнэлгийн трend диспансерын хамт олон энэ сэлэнгийн нутгаар явж хагас тоонд нохойн гушуу цуглуулж тэрний хатааж тамирчидаа бид өгдөг юм. Гэтэл энэ жилийн хувьд одоо ихтэл одоо нохойн гушуу бол ургасангүй. Энэ бол одоо их хүндрэлтэй байдал болох нь энэ намрын хувьд одоо олон төвлөхийн оруулалт тэмцээнүүд болох ёстой. Энэ витаминч бол бас шаардлагатай юм болох ийм байдал ороод байна. Энд дуусчээд уушгины багтаамж үзэж байна уу? Тий, энэ дээр бол тамирчдын уушгины амьдралын гадаад багтаамжийг бол үздэг. Ер нь бол энэ спирограф 1 гэдэг зүйлтэй аппаратаар бол нийтдээ уушгины гадаад амьсгалыг бол 13 үзүүлэлтээр гарч манайх бол өгүүлдэг гэдгийг. Юуг тамирчдынхаа уушгины амьдралын багтаамжийг бол 50 болоод ачааллын дараа бол 2 янзын үзүүлэлтээр гаргаад бол хооронд нь харьцуулсан дүгнэлт гаргаж өгч өгдөг. Тэгэхээр уушгины багтаамжийг тодорхойлсоо та нар тамирчдын бэлтгэл болж гэнэ үгүй юу гэдгийг. Тийм. Ер нь юу л да 50 үед байгаа уушгиныхаа байвал зохиод амьдралын багтаамжаас ачааллын дараа ямар хөө хэмжээтэй одоо агарыг хүчилтөрөгчийн хэмжээг бол авчив. Тэгээ байгаа нөөц нь хэрвээ нөө гэдгийг бол гаргаж өгснөөр бол бэлтгэл сургалтанд бол айгүй их үр дүнтэй байдаг. Ийм аппарат нэг л бий юу? Нэг л Ер нь хүрэлцдэггүй энэ спортын мөн олон төрлүүд. Тэгэхгүй энэ аппаратыг бол манайх мэрэгжлээ шалтгааллах одоо диспансераас бол төр хугацаагаар бол гуйж авчирч ингэж хийж байгаа. Ер нь бол манайд бол энэ өөрийн бол аппарат бол биш байгаа. Ер нь ийм аппарат хэрэгтэй юм биш та нарт. Энэ аппарат бол заашгүй хэрэгтэй. Энэ бол юуны үйл оншин одоо үйл ажиллагааг судлахад бол уушгины багтаамжуудыг үзэх заашгүй шаардлагатай байдаг. Тиймээс заашгүй хэрэгтэй аппарат юм гэж байна. Энд бид ядмаа эмчтэй уулзаж байна. Тэр ядмаа эмч чи хэдэн жил ажиллаж байгаа та? Би энд 20 гаруй жил ажиллаж байна. Одоо улс секторын хэрэгчээр ажиллаж байгаа тийм ээ? Тийм, спортын эмнэлгийн тасрын эрхлэгчээр ажиллаж байгаа. Тэр энэ хугацаанд танд юу ажилладаг вэ? Ер нь эмнэлгийн тамирчид ямар тусламж үзүүлэх ёстой? Юу нь болж байна, юу нь тусалж байна? За ер нь манай диспансерийн гол функцүүдийн нэг нь бол энэ тамирчдын одоо хийж байгаа дасгал сургуулийн одоо хэрхэн таарч тохирч байна. Энэ нь одоо кэтерч одоо тамирчны эрүүл мэндэд одоо муугаар нөлөөлөх юм уу байдлууд одоо гарахаас одоо урьдчилан сэргийлэх. Тэр байдлыг аль болох эрт илрүүлж одоо зохистой арга хэмжээ авч явуулах. Энэ тамирчин одоо энэ спортын дасгал үйлдэлийг одоо хэр зэрэг даах одоо тийм чадвартай тамирчин гэдгийг тодорхойлох ийм функцүүд байдаг. За энийг бол энэ үйл ажиллагааг явуулж одоо өөрөөр хэлбэл тамирчдад шинжлэх ухааны үндэслэлтэй каналтыг хийж явуулахад нарийн одоо тийм аппарат багажийн тусламжтайгаар одоо ихэнх нь явуулдаг л да. Тэгэхээр сүүлийн жилүүд бол манай диспансер ийм нарийн аппарат багажууд бууллаа. Үйл аншийн одоо кабинеттэй боллоо. Мэргэжлийн одоо эмч нартай боллоо. Ингээд энэ олж авсан нарийн ажиллагаатай аппарат багажуудаа ихэнх нь ажилуулж энэ каналтыг бол үндсэндээ явуулж байна. Гэхдээ яг тэр практик үйл ажиллагаанд энэ тамирчдын одоо энэ сургалт дасгалжуулалтын жинхэнэ практик үйл ажиллагаанд нь одоо их гүнзгий өрнөлөөтэй үйлчилж ажиллах талдаар нь бол манайх дутагдал бий л дээ. Тий. Ер нь тамирчид дасгалжуулалт ер нь ямар гомдол мэдүүлж байгаа? Тамирчид дасгалжуулалтаа энэ одоо гомдлог талаас ярих юм бол үйлчлэг шинжилгээний өдөг бол их хийдэг боллоо гэсэн сар. Тэгэхдээ тэр жинхэнэ одоо практик ажиллагаан дээр
одоо сургалтанд бидэнд одоо их одоо гүнзгий нөлөөлж байгаа тал бол ер нь дутагдaltaй байна гэдэг ийм юм ярьдаг. Зарим хурал зурлаандаас ер нь заримдаа ярьдаг. Энэ бол үнэхээр тийм байгаа талтай. Тэгэхээр бид нар одоо сүүлийн жилүүдэд нарийн аппаратуудтай болоо мэрэгжлийн эмч нартай болоо эхэлж явуулж байгаа. Энэ байдлуудыг бол бид одоо засаж ажиллаж байгаа л да. Ажиллана л да ер нь. Зарим эмч нар одоо энэ талаар мэрэгжил хурц хийгээгүй дутагдaltaй юм талууд бий. Ийм байдлуудаас бас нөлөөлж байгаа юм талууд бий л да. Тэр техниктэй боллоо та нар тийм ээ магад хөрөмжтэй. Ер нь шаардлагын хэмжээнд хүрч ажиллах нь өөр юу шаардлагатай байна? Энд одоо манай хандар аппарат багштай болоо мэрэгжлийн эмчтэй болоо манайд одоо кардиолог эмч дэдвэр тэмтэн нанжид гэж одоо ирсэн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ эмч нартай одоо бас энэ спортын эмзикантын онцлогоос бас одоо курс одоо сургах асуудал одоо гол хэрэгтэй байна. Ингэх юм бол одоо жинхэнэ тэр сургалт амьдрал ажиллагаандаар нь практик ажиллагаандаар нь одоо нарийн ажиллах өрнөлөөтэй ажиллах юм боломж бүрдэнэ л да. Өөр одоо аппарат багжийн талаар юм их шаардлага дутж байгаа юм бол одоогоор үндсэндээгүй боллоо. Нэвштэй хэн блэ нэр? Чэзд. Энэ ямар эмчилгээ хийж энэ та энэ төр бидэнд танилцуулахгүй юу? Тамирчин хүнд одоо цахилгаан тоогоор унтуулах эмчилгээ хийж байгаа. Тамирчингууд бэлтгэлийн үед бол одоо сэргэлт их автдаг учраас унтахдаг шөнө одоо нойрноос нойргүй болж ирдэг. Ийм үед бол одоо цахилгаан тоогоор цахилгаан тоогийн хүчээр энэ тамирчин хүнийг бол унтуулдаг. Жишээлбэл одоо тамирчин болдыг унтуулж байгаа байдал энэ бол одоо сая бэлтгэлжилтийн үед их өндөр ачаал авсан учраас нойр нь муудаж энийг одоо цахилгаан тоогийн хүчээр унтуулж байгаа юм. Энэ хэр өр нөлөөтэй байна? Хэдийнээс хэрэгжилж эхэлсэн? Манайх энийг 1983 оноос эхэлж хэрэгжилж эхэлсэн. Энэ бол их өр нөлөөтэй, их ашигтай сайн аппарат байгаа юм. Яагаад гэвэл саатал одоо сэрэл хоёрыг бол тамирчин хүнд тэнцвүүлж тоогийн хүчээр бол одоо саатлыг тэнцвүүлж өгдөг. Ийм одоо тамирчин хүнийг одоо нойрын одоо хэвийн болгож өгдөг ийм ашигтай аппарат байгаа юм. Одоо манайд 3-4 жил бол хэрэгжилж байгаа энэ аппаратыг 83 оноос хойш. Энэ тамирчдын бэлтгэл хандлаа гэхэд тийм ээ болж үгүй юу? Нойр, хоол тэгээд ачаал тохирч үгүй юу? Энийг одоо бүрэн тодорхойлж чадж байна уу? За тамирчдын одоо ажиллах чадварыг бид үүлэншин кабинетын олон төрлийн шинжилгээний үндсэн дээр мөн биохимийн шинжилгээ, эмнэлэг сурганы хяналтаа энэ бүх хийгдсэн шинжилгээтэй нэгтгэн дүгнэж эмчлийн зөвлөгөөний хэлцэж үр дүнг нь тодорхойлж гаргадаг. Энэ байдлаараа бид ажиллах чадвар тамирчны эрүүл мэндийн байдал ямар байгааг тодорхойлж тэмцээнд одоо бэлтгэл хансан ханаагүй гэдэг эцсийн дүгнэлтийг бид дасгалжуулагчтай хамтарсан зөвлөгөөнөөр гаргадаг. Тамирчны биоритмийг тодорхойлж байна. Тамирчны биоритмийг бол манай диспансерын хувьд тодорхойлдоггүй. Биоритм тодорхойлдог байгууллагуудаар тодорхойлуулж бид бас давхар шинж сонирхдаг. Тэр үнэн сонин дээр бичсэн энэ допингийн асуудал, сэргээшний асуудал алер манай хүндийн өргөлт дуушт дээр гарлаа гэсэн. Тэгэхээр энэ байдал дээр ер нь ямар дүгнэлт хийж байна? Манай тамирчийн дотроос допинг хэрэгжилж байгаа байдал тохиолдоод нэлээ 2-3 гарлаа. Бид энд үнэхээр онцгой анхаарч энэ эмүүд төрлийн допингийн төрөлд ордог эмүүдийг хэрэглүүлэхгүй байхтаар бид явж байгаа. Допингийн төрлийн эмүүд бол жишээ нь одоо аналогид одоо өвчин намдах эмүүд хүртэл болдог. Аналогийн, аспирин энэ эмүүд хүртэл одоо допингийн төрөлд ордог. Допингийн төрлийн эм маань одоо үндсэн хэдэн зориултад хориглогддог. Нэгдүгээр тул ер нь эмийн бодисыг хэрэгжилж спортын өндөр амжилт гарах ийм буруу зүйлийг хориглосон асуудал. Хоёрдугаар тамирчны эрүүл мэндийг хамгаалах үүднээс энэ асуудлыг тавьдаг. Жишээ нь шингэн туулах одоо эмүүд байдаг. Одоо манайхаар бол одоо ширэгдэг байдаг эмүүд. Энэ маань юу гэхээр зэрэг тэр хүн жингээ хасахын тулд эмийн бодисыг хэрэглэхгүйгээр хасах хэрэгтэй. Хит их одоо эмийн бодисыг хэрэгжилж ингэж хаснаас бол биеийн эрүүл мэндэд бол хортой сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм учраас тамирчны эрүүл мэндийг хамгаалж байгаа асуудал. Өвчин намдах эмүүдийг шинэ хэрэглэнэ гэдэг маань гэмтэл бэртэлтэй байгаад өвчин намдах эмүүдийг хэрэглээд одоо их хүч чадал гаргаж яваад өшөө нэмэж өөртөө гэмтэл авч болох юм. Амжилтаас гадна. Ийм учраас бол энэ бол
олон талаасаа үнэхээр одоо хэрэгжилж болохгүй гэдгийг олон улсын олимпийн хорооны эмнэлгийн комиссаас гаргасан шийдвэр. Сая хөндийн өргөлтийн тамирчдаар гарсан бол жинхэнэ допингийн шинжилгээг лабораторийн аргаар шинжилгэхэд гарсан 20 тайм хэрэгэлсэн баримт юм. Ийм учраас энэ нэмийг бол хэрэглэхгүй байх талаас нь бол бид цортлох хуулгын ажлыг өргөн хэмжээтэй хийх хэрэгтэй гэдгийг бид одоо ахин харж байна. Допингийн төрлийн эмүүдийг хэрэгжилж байгааг өнөөдөр бид лабораторийн аргаар шинжилэх манай орны хувьд боломжгүй байна.